Сайн уу? Окей подкаст эхэлж байна. За өнөөдөр бүгдээрээ үлзий төгс зохиолчийн үзхийн хязгаар номноос айц гэх сэдвийг сонгон авч ярилцах болно. За би эхлээд асуулт асууя. Та хоёрын хувьд хамгийн их айдаг зүйл чи юу вэ? Миний хувьд бол сүнснээс маш их айдаг. За жишээх юм бол би ингээд унтчихлаа л та. Тэгсэн чинь миний дээрээс ингээд би ингээд хар дарж зүудэлчихлаа. Тэгсэн чинь тэр сүнс амар аимшигтэй байсан. Миний хувьд шүү. Ингээд хоолойч боомлогч юм уу тий? Эсвэл ингээд хөдөлж чадахгүй байлаа шүү дээ. Угаас ингээд сүнснээс ч ингээд хөдөлж чадахгүй шүү дээ хүмүүс. Тэгээд байж хаад би ингээд хөдөлж чадахгүй, ярьж чадахгүй, орилыг гэсэн чи орилж чадахгүй, ээж аваагаа дуудсан чи хоолоо гарахгүй байх. Энэ бол маш амар зочлоотой бас өвдөлттэй бас аимшигтай. За миний хувьд бол гэр бүл алтаас байдаг. Учир нь миний хувьд эсвэл хүн болгоны хувьд бол гэр бүл нь үнэтэй. Тэгээд чиний гэр бүл байхгүй чи хүнчин болчих юм бол чамайг агуулгах юм жоохгүй чи ганцаардна бүр маш их. Энэ бол би ганцаардахаас л байдаг. За миний хувьд харанхуугаас айдаг. Би өөрөө ургуулсан боддог төрлийн хүн болохоор ялцчгүй харанхууд янз бүрийн дүрс харагдана. Тэрийг нь ургуулсан бодно гэл айгүй амар. За хулган ямар асуулт тавих вэ? Миний хувьд үзхийн хязгаар гэдэг номоос манай үлзий төгс тохиолж айц гэдэг сэдвүүдээр яг юуг тулгаруулсан гэд илэрхийлсэн болоо хоёр. За миний хувьд бүх зүйл амар байдаг. Бүх зүйл айцтай байдаг. Зүгээр л тэрэндээ дасцсан байдаг гэж би ойлгосон. За чиний миний хувьд болохоор одоо бид хэд ингээд энэ хан маань өөрөө ийм хүмд бол дасцсан. Гэхдээ дасаагүй юм бол энийг хараад ингээд энэ ингээд нуурчхууд ийм болцоход тийм болцоход яаж хийсэн бол ингэж бодно. Тэгээд тэрэн дээр тулгуурлах нэг жишээ бол харааны бэрхшээлтэй хүн ингээд газар алхах нь штэ бүгд уусаа. Та алхахтаа ингээд би ингээд нөхрөө унчхууд нэг юм өмөргчхүүд гэж айдаг шиг л яг дасаагүй тийм байдаг. Хараагүй юм шиг л. За миний өөрийн хувьд бол энэ номноос би юу ойлгож авсан бэ? Энэ сэтгэлээ хэлж байгаа байхгүй юу? За энэ ном дээр бол бүх юм айц гарсан байдаг. Жишээх юм бол нөгөө нэг хатаархал байна. Тэгээд хүнийг муулах, араас муулах гэж маш айц зөндөө байсан. За тэр номнуудын тэр ихийн дундаас нэг би юмэг олж ирсэн. За энэ маань бол бас манай найзтай адилхан ээж аав мэдээж ойр дотны хамаатан ч юм уу тий. Тэрийг илэрхийлсэн тэндээс айдаг, юунаас айдаг вэ? Шалсан зүйл хийсэн. За миний асуух асуулт болохоор энэ номыг уншаад та хоёрт ямар сэтгэл төрсөн бэ гэж асуумаар байна. За манай үлзий төгс зохиолч маань яг би айц гэх сэдвийг уншихаас өмнө яг л тийм бодолтой, яг л бүх зүйл амар зүгээр л бид нар дассан зохицсон байдаг гэдгийг тэгэж боддог байсан. Манай үлзий төгс зохиолч маань бас хоёр яг адил өнцгөөс харсан гэж адил өнцгөөс харсан байсан. За тэгвэл хулангаас хариулт байна уу? Миний хувьд бол энэ айц гэдэг зүйл бол өөрөө их аимш зүйл хоор энэ миний сэтгэлийн хувьд бол бүх юмны айц дундаа ямар айц байх вэ гэдгийг харуулсан болов уу гэж би хувьдаа бодож байна. За чи өөрөө энэ талаар ямар сэтгэл? Би бол зүгээр л ингээд яг гондраг ярьсан шиг ингээд дасан зохицож чадаагүй юмнаас айдаг. Яг энэ сэдвэн штэ. Ном нь бол тийм биш. Яг ингээд дасан зохицож юмнасаа ингээд дасан зохицоогүй юмнасаа ингээд амар айдаг. Одоо жишээлбэл бид хэд байгаа хөтэ ингээд хутга ингээд мэдгүй тэрийг нь барингууд аав хүү наа чи ийм тийм гэл хэлэнгүү тэгээд тэндээс ингээд айдаг гэсэн үг байхгүй юу? Одоо тэр нэг тийм билээ тийж барьж байгаа тэгчгүй ингэж үгээд энэ бол тийм эрсдэлтэй талуудыг харуулад бас тийм айц
энэ талаар хэлсэн гэж бодож байна. За, одоо тэгвэл сүүлийн асуулт болохоор би та хоёроос нэг юм асууя. Та хоёрын хувьд одоо энэ айдас гэх сэдвэтэй холбоотой тийм хөгжилтэй ч юм уу, сонирхолтой ч юм уу, тийм түүх байна уу? За. Би манайх ингээд цахимлаа ялахаар явсан. Аа. Тэгээд яг ингээд замдаа ингээд аялж баялаад явахдаа оршуулгын иргэн дээр явснаас мартаад тэгээд тэр хажууд нь хонцоо. Тэгсэн чинь ингээд орой зүүдэнд ингээд нэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр сүнс орж ирээд манай дүү ээж хоёр манай ээж өөрөө жимсэн баг дуг гарахад ээжсэн байхгүй юу? Тэгсэн чинь ээж дүү хоёр гинт сэрээд манай ингээд баг дуу болох манай маргад гэдэг дүү байхгүй юу? Иргэн им. За тэр манай маргад гэдэг дүү маань ингээд босоод юу вэ энэ хоёр юу эрэгтэй эмэгтэй хоёр сүнс вэ гэж хараад тэгээд уйлаад тэгээд ээж сэрээд ээжийн гидсэн дотор байгаа дүү маань тийчгнээд яг ингээд боолох байгаа юм шиг юм санагдсан гэсэн баха. Тэгжсэн гэсэн. Тэгээ маргааш өглөө нь босон чинь манай уул нь амьттай явж исэн шоу одоо нэг юу гэж хэлэх юм бэ? Нугас тэгээ нохой хоёртой явж исэн баггүй юу? Тэгсэн чинь манай нугас дэгдэхээ өнгөрцөн хараал энэ аваад явцсан ч юм шиг тэгээд өнгөрчөөс. Тэгээ маш харамсалтай зүйлс. Тэрийг бодохоор өргөлж айдаг. Орой зүүдэлж исэн гэх юм уу? Нэг тэр юм байна. Тэгээд би ер нь алзан болохоор дандаа юу аав ичдэг дарг өнтөр явдаг байхгүй юу? Тэгээ ингээд нэг удаа ингээд яваал хийжсэн чинь гэт ингээд дотор нэг юм сууж идэв. Тэгэл манай эдээс нэг нь гараад тийш очиж суудсан байлгүй эсвэл би засгаж байгаа суудсан байлгүй би бодохоо ингээд очиод ингээд харсан чинь энэ жоо хөвгөлтэй л дөө. Очиод ингээд харсан чинь зүгээр мод. Тэсэ. Та нар ингээд залан одоо тэр тийш очих замд бол угаасаа айж байгаа шүү дээ. Тэр юу байх бол манай дүү биш байвал юу ээж болох уу гэж бодвол амар их тийм айцтэй. Тийм эс. Тэг яг очиод харсан чи зүгээр мод. Муу гургацсан мод. дахиад нэмээд залан би ч тийм амар ингээд модтэй ингээд юу ч юм би амар санахгүй байхгүй юу? Ингээд бид нэр ингээд аялж байгаа шүү дээ. Модон жолонтой. Тэр модон жолонгийн гадаа нэг эмгэн байсан. Ингээд төхөөл яваад тэгээ би ингээд бүрээгаал байжсэн чинь манай ээж гинт гарч ирээд намайг аварч ирсэн. Тийм түүх бас байна. Аим шигтэй тэгээ модон жорлон чи ингээ хүүтэн тий. Тэгээд хин ч ахгүй чи ингээ ганцаар өөрийн 3 цагт гараад бизнес чинь гэдэг чинь аим шигтэй байгаа тий. Тэгээд ядж хахад ингээд бүр ингээд модон жорлонгийн хажуугаар нэг юм ингээд өнгөөл өгөөд байсан байхгүй юу? Би одоо юу вэ гэж бодсон чи гадаа нэг би жорлонгийн хаалгыг ингээд нийсэн чи нэг юм ингээд одоо төрсөлж хэлэх юм бол тэр чинь амар нас тогтсон. Тэгээ бүхтэр нуруутай тийм саарл өстэй ингээд үсээ ингээд хоош ингээд давуугаар боцсон тийм юм байсан тийм. Тэгээл би бүр амар ягаад би гарах уу болох уу ингээд бодоод ингээд айгаад ингээд сууж байгаа штэ ингээд толгондоо тэгсэн чинь ингээд гинт ээж гарч ирээд миний охин би засгаж байсан намайг дагуулад гарахгүй байсан ингээд тэгээ намайг ирж авч ирсэн штэ. Яа. За, миний хувьд би нэг саяхан нэг бичлэг үзсэн юм аа. Тэрэн дээр болохоор 5 билүү 7 сартай хүүхдүүдийг ингээд нэг газар цуглуулсан. Тэгээ эргэн тойронд ингээд могоо тавьсан. Тэгээд тэр хүүхдүүдийг айхнуу гэж харсан чи ерөөсөө айхгүйсэн. Энэ нь ерөнхийдөө бол яг дасан зохицох чадвар одоо дасаагүй юмнаас айдаг гэдгийг баталж байгаа хэлбэр ерөнхийдөө болж гисэн. За. Ингээд подкастаа дуусгах уу? За, амжилттай дуусгасан та баяртай баярлалаа. Баярлалаа.